За өдрийн мэнд очрын өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хоёулаа мэс заслын дараа хоолтын тухай ярилцъя тийм ээ. Мэслийн дараа хоол бол энэхүү сэдвийг зөв хоолт болон тархалтай холбоотой хамааруулаад ярилцаж үзье. Бид хоёрын үйлчлүүлэгч өдөр болгонд өгч өгдөг зөвлөгөөний нэг хэсэг тийм ээ. За мэс заслын хоолтын ер нь ач холбогдол нь юу юм бэ? Мэс заслын дараа хоолтын дэглэм байгаад байдаг шүү дээ тийм. За мэслийн дараа хоолт нь шархны нөхөн дүлжлтийг сайжруулах, тархалааг дэмжих, эдгэрэлтийг түрүүлсэх зорилготой дэглэм байдаг. Мэслийн төрөл, биеийн байдал, онцлог зэрэгээс шалтгаалаад өөрөөр хийж болгоч ерхий зарчмын дэжлэгдэх гэсэн үг. Их үедээ шингэн хоол түлхүү хэрэглэнэ. Үүнд давс огтой тунгалах шүлэг голцоо зөвлөгддөг. Энэ нь болохоор ходоод гисэн ачаал өгөхгүй шингний нөх давталтай байдаг. Үүнээс цаашлаад хоолыг жигнэж, чанаж идэх нь хоолны махны илүүдэл өөхтөөс чанар өөхтөсийг бууруулж ирдэг. Тэгээд мөн зөөлөн цутан шүл жигнэсэн хоол хүнс төлхөө хэрэгэлдэг. Харин тослог хоол хүнс, чихэрлэг ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа алкогольны төрлийн шингэнүүдийг бол хориглож өгдөг. Бас кофеин тийм. Кофеиныг хориглож өгдөг тийм. Ер нь эдгээр хүмүүсийг их үедээ хориглодог тийм ээ. Эдгэрэлтийн үед уургаар баялаг, уурга баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг тийм. За энэ нь болохоор мэдээж махан бүтээгдэхүүн, загас, сүүс бүтээгдэхүүн, за өндөгэнд ихээр агуулгадж байгаа. За тэрнээс гадна жимс ногоо төлхөө хэрэглэхийг зөвлөдөг. Энэ витамин С-ийн голомж өндөртэй. За энэ яадын гэхээр шархны эдгэрэл нөхөн дүүлжлэг дэмжиж байдаг. Мөн эрдэс бодисгийн арчхан мал тусдаа сэдв болж байгаа тийм ээ. Энэ тухай дараа нь ярилцъя. За манай пэйжийг дагаж цааш хийгдэх контентуудыг маань сонирхож үзээрэй гэж хүсэж байна. За түрүү нөгөө нэг хоригддаг хүнсний бүтээгдэхүүнтэй хамгийн эхлээд ер нь ихтэй сахар буюу чихэрлэг бүтээгдэхүүнийг хориглож байгаа штэ. Манайханд чихэрлэг бүтээгдэхүүнийг хориглодог. Үүнээсээ гадна манайханд буруу хоолтос үүдэлтэй хослууд их байгаад байдаг. Монголд аюултай хоолны хослууд их байгаад байдаг гэж хэлж болно. Энэ нь болохоор хорхны араас арх бие уух ч юм уу, тустай бууз хуушуур цөөнгийн араас гастай ундаа хийжсэн ундаа уух ч юм уу. Энэ нь болохоор элэг цэс нойр улчирхаанд төлөлийн аюул учруулдаг, ачаалал өгдөг гэсэн. Нойр улчирхаан зочмын өрөслийг болон хүчилт болон хавант гэж хоёр төрлөөр хувааж ангилдаг. Хүчилт болон төлөлийн хүнд эмнэлэгт ганцхан удаагийн буруу хоолтоос үүдэлтэйгээр нөхцөл байдал хүндэрж ирдэг гэсэн. Орхоо гэдэл арх уусан, тэг асуумж нь ер нь тийм байдаг шүү дээ. Ясар хүчтэй өвдөлт өгдөг, нойр улчирхаанд дотоод даралт ихсэж хүчил дүрсэлд үүсдэг, үүгээр өвцөн хүмүүсийн цөөхөн үнэлээд ирдэг. Тэгэхээр эдгээр хоолтоос ард иргэдэд татгалзахыг уриалъя. Сахарын тухай ярилцъя. За чихэрлэг бүтээгдэхүүн нь хязгаарладаг шүү дээ те. Энэ нь болохоор хүний дархлааг унгаа сөрөг нөлөөтэй. За ер нь яах гээд сахарыг хязгаарлаад идэг юм чи. Тий, зөвлөдөө сахарын оч холбогдол гэхээс илүү үр дагавар хороо нөлөө их байдаг. Сахарын илүүдэл нь арьсан дээр юм гарах, арьс тослогж, арьсны өрөвсөл дамжирах гэсэн сөрөг нөлөөтэй байгаад идэг. Манайх шиг ингээд эрс төр суур амьсгалтай дээр нь чихний хэрэглээг за тэр нь ялангуяа мэс заслын дараах сахарын хэрэглээг нэлээд нэмэгдүүлчих юм бол энэ хүм арьсны асуудал маань нэлээд хамшигын түвшинд очих нь шүү дээ. Эрсдэлтэй өндөртөө одоо нөгөө нэг арьсны асуудал их үсээд байх нь. Илүүдэл нь ер нь арьсны өрөвслийг дамжруулах, арьсанд их хороо нөлөөтэй байгаад идэг. Цаашдаа одоо чихрийн замбраагийн хэрэглэл маань болохоор яа гэхээр энерги үүсгээд үлдсэн хэсэг нь болохоор яг нь өөг тус бол хуримтлагдаад гэдэг шүү дээ тий. Энэ нь буцаад гаргалалт, боцын солилцооны алдагдал хүргээд байгаа. За зарим тохиолдолд ер нь цаашлаа чихрийн шижин хүртэл үүсгдэг тий. За манайхан сахар идэж шууд чихрийн шижин тусдаг гэж ойлголт байгаад байдаг. Чихрийн шижин гэдэг нэрлэлтэй нь бас холбоотой тэгж боддог баг. Энийг механизмаар нь задлах юм бол шууд биш дамдамдаа нөлөөлдөг л гэж ойлгох хэрэгтэй. Сахар нь нүүрсний илүүдэл өөхтөөс болж хөөрдөг. Өөхтсний илүүдэл нь тархалт үүсгэж байгаа. Тархалт нь бодисын хэлцээний алдагдал үргэж чихрийн шижингээс хөр тавигдж байгаа. Ерөнхий дамдамдаа механизмаар нь ойлгоод ивэл ер нь их зүгээр. Одоо энергийг үүсгдэг 3 макрошим бодис гэж байгаа тий. За нүүрс ус, ураг, өөхтөөс. За эдгээрийг нөгөө нэг зохистой хэрэгжилж явах юм бол зохистой хооллолт гэдэг байгаа шүү дээ тий. Өөхтөөсний хувьд ингээд ашигтай тал бас их юм байдаг. За яадын гэр нэг дааврын солилцоонд оролцдог. Тосон дуусах витамин буюу А, Д, Е, К витамины солилцоонд оролцдог. За гормоны тархины үйл ажиллагаанд оролцдог шүү дээ тий. Гэтэл бас өөхтөөс илүүдэхээр
нөгөө нэг тархалтын үүсгэх зохисгүй хоолт үүсгээд байгаа штэ. Ер нь тархалт яагаад үүсдэг вэ? Ер нь тархалт гэж юу юм бэ гэж? Тархалт гэдээ ярихаар ер нь өргөн том ойлголт. Аль өнцгөөс яаж харж яах вэ гэдгийг хүн болгон гэдгээр нь хүн болгоны ойлголт өөр байгаад байдаг. Тэгэхээр тархалтыг бие махбодод хоёр хуваагаад ангилжвал ер нь их зүгээр. Олж авч буй энерги болон зарцуулж буй энерги гэдэг хоёр ойлголт байгаад байдаг. Тэгэхээр энэ хоёрын харилцан хамаарал нь алдагдах нь илүүдэлж үүсэх торох процессыг механизмыг бий болгож идэг гэсэн. Тэгэхээр олж авч буй энерги болон зарцуулж буй энерги гэдэг ойлголтыг жингийн тухай дээр хоёр тэнцүү хэмжээнийг тавьсан гэдээ ойлгоно. Тэнгүүд бид нэр турнаа гэж шууд хоолны дэглэм бариад эхэлдэг шүү дээ. Энэ нь авч авч буй калорио багасвал тураал амин дутагдал болцсон солилцсон муудах зэргээр өвчнөний эхлэл болж эхэлдэг. Нөхцөл бүрдэж эхэлдэг. Харин эсвэл илүүдэл жин үсэг тархалт үүсэх нөхцөл бүрддэг. Мөн олон өвчнөө суурь болж өгдөг. Тэгэхээр үнийг зөвөр зохицуулахыг зөв хооллолт гэж хэлээд байгаа. Тэгэхээр л энэ бүхэн алдагдахаар л буцаал нөгөө боцын солилцооны алдагдал буюу те нэг юм эргэшгүй юм циклд орчоод буцаал нөгөө хүндээ тойрогт орчоод ингээл яваад байдаг гэсэн. Тэгэхээр бас тасралтгүй үедээ болохгүй л те тогтсон энерги зарцуулаад дараагийн энерги авч байх тийм зарчимд тулгуурлана гэсэн. Тийм өглөөний цайны жишээн дээр те тайлбарлах юм бол өдрийнхөө зарцуулах энергийн эрч хүчийг суурийг тавих хэрэгтэй. Тэгээ өглөөний цайгаа бас ууж хөвших хэрэгтэй. Манайхан нэг буруу тадал байдаг шүү дээ. Өглөөний цайгаа уухгүй шууд гарчдаг тийм. Тэгээ буруу хоолтон дээр ярьсных хоёул өөгцсний талаар ярих нь их зөв ойлголт өгдөг гэсэн. Энэ дээр болохоор хансан болон ханаагүй өөгцс гэж хоёр ангилдаг. Ерөнхийдөө өөгцсийг хоёр ангилдаг гэсэн. Манайхан нөгөө ярьдаг нь сайн өөгцс муу өөгцс гэж ярьждаг шүү. Яг тэр чинь гэсэн. Тэгэхээр хансан өөгцс нь болохоор өөрийнхөө молекул бүрт ус төрөгчийн атомыг холбогдсон бүтцтэй байдаг. Тэгээ ийм цэгрэг бүтцтэй бүтээгдэхүүнүүд нь болохоор цэцгийн тоос, тослог сүү, шар тоос гэдэг агуулгаддаг. Хэтрүүлэн хэрэглэх юм бол LDLT буюу бага нэвтрэлтэй липопротеидыг нэмэгдэж зүрх зүсний өвч үүсэх эрсдэл нэмэгдэг. Харин ханаагүй өөгтос гэдэгт нь болохоор оливын тоос, авокадо, самар, загасны тоос гэдэгт агуулгаддаг. Эдгээр нь маш ач тустай байдаг. Тархины үйл ажиллагааг дэмждэг, тархлааг дэмждэг, зүрхний эрүүл мэндийг дэмждэг, LDLT буюу бага нэвтрэлтэй липопротеинийг буулгадаг олон талын ач холбогдолтой. Ер нь ингээд зөв хоолт ойлгочлоо гэж хоёлаа бодъё. Тэгвэл ер нь яаж турах вэ юм чи? Турыг гэвэл энэ турах тухай. Тийм энийг ярихад бодис солилцооны талаар ер нь эхлээд ойлгох шаардлагатай болчихно. Бодис солилцоо нь үндсэн хоёр процесс гэдгэлгээд ойлгох гэсэн. Анаболизм болон катаболизм гэдэг. Энэ түрүүний ярьсан нөгөө жингийн тухайтай л холбогдож ярина гэсэн. Катаболизм гэдэг нь жингийн тухайны ихэнд гарсан буюу олж авч буй энерги одоо идэж байгаа зүйлсээс гарсан энергийг хэлдэг гэсэн. Өөр нэг нэрш нь бол задралтын процесс гэж нэрлэдэг. Идэж уусан бүтээгдэхүүн эдээс хүртлээр задарлаа, энерги болтлоо задарлаа. Тэгээд эдээсэд очлоо. Үнийг л хэлээд гэсэн. Гаднаас хоол хүнс, уурга, бөөгтөс, нүүрсөс том молекул байдлаар ялгарлаа. Эдээс хүртлээр задарлаа, энерги болж бие махбод шингэнэ л гэсэн. Үнийг амьдралын хөдөлгөөрч гэж ярьдаг гэсэн. Анаболизм гэдэг нь жингийн тухайны хонь буюу энерги зарцуулагдаж буй процесс. Тэгээд катаболизм гэдэг нь одоо нийтдээ энергийг 100% гэж авч үзэх юм бол олж авч буй энерги 100% гэж авч үзэх юм бол суурь бодисын солилцоонд 60-70% зарцуулдаг гэсэн. Зүрх цоглох, амьсгалах, тархины үйл ажиллагаа, биеийн дулааныг барих гэхэд 10 орчим хувь нь хоол боловсруулах хэрэгтэндээ эрх холбоонд зарцуулагч нь 20-30% нь биеийн идэвхтэй хөдөлгөөнд зарцуулдаг. Өөрөөр хэлэх юм бол биеийн идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй ч гэсэн хоногийн энерги ихэнхийг буюу 3/2-ыг бие зөвхөн амьд байхын тулд зарцуулдаг. Тэгэхээр амралтын 50 үед ч гэсэн бид энерги зарцуулж лээдэг гэсэн. Тэгэхээр энергийн зарцуулалт нь олж авч буй энергийг давж байж л турах процесс эрчимжнээ л гэж ойлгоно гэсэн үг тийм. Тэгэхээр суурь болцсон солилцооноос гадна энерги шатаах, идэвхтэй хөдөлгөөн хийх, энергийг шатаах, илүүдэл үүсэхгүй байх, тархлахгүй байх гэдэг хэлж хэлэх. За тэгэхээр энэ энерги шатаана гэдэг чинь нэг булчин хөдөлгөөнүүд тухай яригдана гэсэн байх нь шүү дээ. Тэгэхээр одоо тэр энгийн үедээ болохоор 70% хүртлээр хүн хэрэгжилж байгаа. Үлдсэн 20-30%-ийг нь яг нь булчиндаа шатааж турах гэдэг шүү дээ. Тэгэхээр энд нь болохоор ямар юу байх вэ? Одоо нөгөө нэг дасгал хөдөлгөөн л яригдлаа л та тий. Тийм одоо нөгөө олж авч буй энергиээсээ илүү зарцуулж байж л бид нэр өөхөн ахраг үүсэхгүй байх нь байна, тархалт үүсэхгүй байх нь байна. Тэгээд
бодис солилцоо эрчимтэй явагдах нь байна. Бид илүүдл хортой бодис ялгарахгүй бодис солилцоогоор цаашаа ялгараад гарцсан гэж байна. Энэ нөгөө нэг бас нэг насандаа харилцан адилгүй байдаг тий. Одоо нөгөө нэг тухайн насны ангиллаар буюу нэг 60-аас дээш наснд бодис солилцоо нэг 25-аас 20% орчим буурж идэг. Тэгэхээр хүн бүхэн дээр бас адилхан биш гэсэн үг тий. Тэр хоол ундандаа маш сайн анхаарна гэсэн үг. Тэгээд шөнийн нойрыг бас алдагдуулж болохгүй. Тэгээд өдөр тавх шингийнхээ хэмжээг бас тооцоод иймэрхүү зохицуулгаар явагддаг гэсэн үг. Тэгэхээр нас арах тусмаа яг ингээд эрүүл зөв тэгээд амьдралын төвшөлтэй байна гэх юм бол нэг булчингийнхаа маасыг хадгалаад дасгал хөдөлгөөнийг тогтмол хийгээд эрүүл хооллоод усаа сайн уух хэрэгтэй тийм ээ. Шаардлагатай гэсэн. Тэгээд хүний бие махбод болохоор энергийн зарцуулалт нь амралтын үеийн буюу 50 үеийн энерги зарцуулалт, дасгал хөдөлгөөн хийх үеийн энерги зарцуулалт гэж хоёр горимор энерги шатаадаг. Тэгэхээр амралтын үед элэг, тарих, зүрх хамтдаа адил хувь хэмжээтэй зарцуулагддаг. Одоо тарих 20%, уушиг зүрх 16, булчин 20, элэг 20 орчим хувь энерги зарцуулдаг байна гэж бодох юм бол дасгал хөдөлгөөн хийх үед булчин нэг 80 орчим хувьтай, 70-80 орчим хувьтай энергийг зарцуулалтыг тангараа хийдэг гэсэн. Тэгэхээр бидэнд өөрийн ухамсаргүйгээр ажиллаж болох хамгийн том бөгөөд үр ашигтай сайтай эрхтэн бол булчин байдаг. Жишээлх юм бол 1 кг өөхний 4.5 кг энерги шатаадаг. Энэ нь маш бага энерги шатаадаг буюу шатаах чадвар сул тийм ээ голцоо энерги хадгалах үүрэгтэй байдаг. Эсвэргээрээ 1 кг булчингийн 13 кг энерги шатаадаг. Энэ нь өөхний эдтэй харьцуулахад маш их энерги шатаадаг гэсэн. Тэгэхээр булчингийн эдийн энерги шатаах хүч их байгаад байгаа. Бид турья гэж бодох юм бол зөвхөн хоолны дэглэм барих биш, булчингийн масс чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа том булчингууд гэсэн. Биеийн булчингийн хэмжээг томоос нь жижиг рүү чагсаах юм бол quadriceps femoris буюу гоёны том булчин, gluteus maximus буюу өгзөгний том булчин, дараа нурны булчингууд latissimus dorsi, тэгээд цэвэсний pectoralis major, гарны булчингууд ингээд дараалалаараа байдаг гэсэн. Тэгэхээр турхтай хүмүүс кардио хийхээс өмнө том булчингуудыг чиглэсэн дасгал илүү хийх юм бол илүү их үр дүнтэй байна л. Яг энэ том булчингууд тэгэхээр яг энэ хэдэн булчингуудыг ажилуулах ашигтай хөдөлгөөн чинь мэдээж алхахгүй шогших байж байгаа юм шүү дээ. Хүмүүсийн бодсноос тэс өөрөө гүүгээл энерги шатаагаал хөлс гараад энэгээрээ би энерги шатааж ийн гэж ойлгодог. Тэгэхээр булчин ихэр хөдөлгөхөд энерги сайн зарцуулагдах ойлголт байгаа ч гэсэн булчингаа дараа нь энергиэр хангалттай жижиг асуудал гараад ирдэг гэсэн. Ер нь таргалах амархан турах хэцүү гэдэг шүү дээ тий. Одоо нэг таргалтын процесс мань тий эрэгтэй эмэгтэй хүн бас харилцаа адилгүй явагдаад идэг шүү дээ. Тэгэхээр нөгөө бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүүсийн хувьд нь харьцуулаад аваад үзэхэд бие махбодод байх нөгөө булчингийн масс тий өөхний масс ямар хувь хэмжээтэй байдаг вэ гэдгээс л шалтгаалаад байдаг гэсэн. Тэгээ хоолоос яваад турчхан дасгал хөдөлгөөн хийгээд турчхан гэдэг ойлголтод ер нь л өрөөсгөл. Булчин хамгийн зохистой ачааллах дадал үүсгэх явдал болохоор дасгал хөдөлгөөн үүнийг зөв цаг хугацаанд нь зөв хооллох гэдэг бол нийтдээ том цогц арга хэмжээл байдаг гэсэн. Тэгээд таргалт нь ерөнхийдөө хоёр төрөл байдаг. Subcutaneous fat болон visceral fat гэсэн хоёр төрлийн өөх өрөмжлөл үүсдэг. Энд нь subcutaneous fat буюу арьсан дорх өөх өрөмжлөл нь эмэгтэйчүүдэд төлхөө явагддаг. Цаашлаад хөвлийн өөх өрөмжлөл, бугланы өөх өрөмжлөл, давхар эргүү гэдэг өөх өрөмжлөл үүсдэг гэсэн. Харин visceral fat буюу дотор эрхтний өөхлөлт нь эрчүүдэд илүү тохиолддог. Үзээ үсэлтэй биш үү тэрийг хэлж гэсэн. Их өөх эдийн төвшөнд харгалж байгаа бас хоёр ялгаатай байдаг тий. Өөх эдийн хэмжээ томрох, за өөх эдийн тоо томрох гэдэг ингээд ялгаатай тархалтууд байгаа шүү дээ. Энэ тухай тайлбарлавал. Тэгээ өөхний эдийн төвшөнд мөн тархалт ялгаатай явагддаг. Өөхөд томорсон тархалт буюу hypertrophic obesity, өөхний эсийн тоо ихсэх тархалт буюу hyperplastic obesity гэдэг. Өөхөөс томорсон тархалт нь дотор эрхтний буюу эрэгтэйчүүдэд дөрөв ярьсан эрэгтэйчүүдэд үгэмэл тохиолддог. Visceral тархалт нь илүүтэй байдаг. Харин талаар ярьж байгаагаас манай тэгдэж байгаа мэслийн талаар ярьцгаая. Тэгээ манай тэгдэж байгаа мэслийн талаар хөвшөнд буруу ойлголтууд байгаад байдаг. Өөх соруулах мэсэл нь болохоор тураах хагалгаа биш. Тураах бас галбиржуулах ерөнхий зарчимтай хагалгаа байдаг. Тэгэхээр өөх үедээ ингээд өөхний хаалганд орлогоо турж гинэ биш те тухайн хүний галбирыг тодруулж гинэ л гэсэн ойлголт те. Хэлбэр ерөнхий галбирыг тодруулах тийм хагалгаа байдаг гэсэн. Өөх юм унжлага байдаг ч юм уу. Эсвэл
өөхөн хоригдлол байлаа гэхэд тэрийг соруулаад авчиж байна л гэсэн. Ер нь энэ тухай дараагийн контентууд ч юм уу те подкастуудаа бидэд илүү дэлгэнгүй мэдээлэх бах. Тэгээд бидтэй хоол мэсэлслийн дараах хооллолтыг за энийг тараалтаа уйлдуулад ярьж өгсөн учраас баярлалаа. За ингээд хэрмэн амжилттай баярлалаа.